150 хоногийн турш ингээд 150 хоногийн турш үерийн ус өчүүхэнж татрахгүй байлаа. ертөнцийн эзэн Нуах болон түүний хамт онгоцонд байгаа бүх хүн амьтдыг өрөвдөхтөн салхи хүлээлгэхэд үерийн ус татарч эхлэв. Тэгээд ертөнцийн эзэн газрын гүнээс гарах ус болон тэнгэрээс сутгах борог зогсоолоо. 150 хоногийн дараа үерийн ус аажмаар татарч эхлэв. Улмаар 7 дугаар сарын 17-нд Нуахын усан онгоц Арарат уулын нэгэн нууранд газарджээ. Үерийн ус улам доошилсоор 10 дугаар сарын 1-нд тэр уулын зарим орой уснаас цухив. Түүнээс хойш 40 хоногийн дараа Нуах онгоцны цонхыг онгойлгож нэгэн хонх хэрэг тавьж нисэглээ. Ус татартал хэрэг ийш тийш нисэж байсан боловч эргэж ирсэнгүй. Тэгээд үерийн ус хэр зэрэг татарсныг Нуах мэдхийн тулд онгоцноос тагтаа гаргаж тавилаа. Тагтаа буух газар ололгүй буцаж ирсэн учраас Нуах цонхоор гараа сунган түүнийг буцаан оруулав. Газар дэлхий нийлдээ усаар хучигдсан хэвээр байжээ. Тэгээд 7 хоноод Нуах дахин өнөөх тагтааг тавилаа. Тэр үчин тагтаа онгоцонд буцаж ирэхдээ аманда олив модны шинэхэн навч зуусан байлаа. Ийхүү үерийн ус татарсныг Нуах мэджээ. Дахин 7 хоногийн дараа Нуах тагтааг буцааж тавив. Энэ удаа тагтаа эргэж ирсэнгүй. Тэр жилийн 1-р сарын 1-нд Нуах 601 настай болох үед үерийн их ус ийхүү бүр мөсөн ширгэжээ. Нуах онгоцны дээврийг сөхөн авч газар дэлхийг хараад хуурашиж байгааг нь ажив. 2 дугаар сарын 27-нд газрын хөрс бүр мөсөн хуурашив. Тэр үед ертөнцийн эзэн Нуахт хандан одоо эхнэр хөвгүүд тэднийхээ гэр бүлийг аваад онгоцноос гарч болно. Гарахтаа бас бүх тэжээмэл, цэрлэг амьтад, хевлэр явагчид, жигүүртэн шуудыг гаргаж тавь. Ийхүү тэд өсч үржин газар сайгүй амьдраг гэв. Ингээд Нуах болон түүний эхнэр хөвгүүд тэдний эхнэрүүд бүгд онгоцноос гарч басхүү бүх төрлийн тэжээмэл, зэрлэг амьтад, хевлэр явагчид, жигүүртэн шуудыг төрөл төрлөөр нь гаргалаа. Нуах мөнхийн эзэнд зариулан чулуугаар өргөлийн ширээ засаад төрөл бүрийн цээргүй амьтан болон шуудаас нэг нэгийг шилж аваад алж өргөл болгон шатав. Мөнхийн эзэн шарсан махны үнэрийг таалан хүний төрлөх муу чанар, хар муу санаанаас болж би дахин хизээж газар шороог хараахгүй. Дахин би хизээж амьд амьтдыг ийм аргаар устгахгүй. Харин энэ дэлхий сүнэн сөнтлөө үр тарих болон ургац хураах 2 улирал, өвлийн хүйтэн ба зуны халуун улирал өдөр ба шөнтөөгөн байг гэж шийдлээ.